Галзуу анимашн сувагтаа тавтаа морил. Энэ удаад блогийнхэн ярьж өгөхөр сонгосон галзуу анимашн бол 2025 онд гарсан 8 ангитай мини сурвал болох Win or Lose. Яагаад энэ анимашныг ярих болов гэхээр Ron's Gone Wrong дээр намаа энэ анимашныг яриад өгөөч гэж хүссэн. Тэгээд тэр хүсэлтийг нь олон хүмүүс лайк дарсан байсан болохоор Брон багийнхантайгаа судалж үзээд үнэнхээр хөөрхөн анимашн санагдсан учраас ярьж өгөхөөр сонгосон. Энэ галзуу хөөрхөн анимашныг бидэнд санал болгосон намуунада баярлалаа. Брон ихтэй нэг дор бүх ангийг нь ярьж өгч чадахгүй шүү. Нэг хэдэн парт болгоод ярих бах. Энийг та нар маань ойлгоорой. За тэгээд хэдүүлээ саба дараагүй бол саба дараад дарцсан бол лайк дараад энэ хөөрхөн анимашны тайлбартаа орцгоё. Софтболын бяцхан тамирчин Лори охин чухал тоглолтынхаа өмнө чин сэтгэлээсээ залбирч байгаагаар кино эхэлнэ. Охин өөртөө их эргэлзэж байлаа. Гэсэн ч тэр өөртөө бүхнээ дайжлан тоглох болно гэж дотроо шийднэ. Гэвч тэрний залбирлыг тасгалжуулагч нь охиныг талбай руу дууджээ. Лоригийн найз Рошл найздаа дуулгыг нь өмсүүлээд чи чадна гэж урамшуулад талбай руу түлхэж гаргалаа. Айд сандарсан Лори арайхийн талбай дээр гартал дасгалжуулагч нь тэрэнд нууц дахиогоор юу хийх ёстойг нь зааж өгч эхэллээ. Гэхдээ дасгалжуулагч нь энэ удаа тэрэнд зүгээр л чадах бүхнээ хийгээд хөгжилдөж авахыг зөвлөсөн байна. Гэвч дасгалжуулагчийн дохио зангаа охиныг бүрт сандраж орхиж тэгээд Лори охин талбайд гарч бүх хүчээ дайжлахаар анхаарлаа төвлөрүүлж эхэллээ. Харамсалтай нь Лори охин эхний хоёр бөмбөгийг цогох нь битгийхэл гарааж хөдөлгөж амжилгүй алдчихна. Ингээд Лори сүүлийн шидэлтэн дээр бүх хүчээ дайжилж гараа байдгаараа савсан ч бөмбөгөө онсонгүй. Тэгээд Лори талбайг орхих боллоо. Дасгалжуулагч нь охин дээр ирээд тэрнийг тайвшруулж дараагийн удаа илүү сайн байж чадна гэж урамшуулсан ч Лори тоглолтын туршид бүтлгүйдэж наад захын зүйлсийг ч хийж чадахгүй алдаж эхэлдэг. Эцсийн мөчид Лори өөрийг нь чиглэж ирсэн бөмбөгийг шүүрч авах гэсэн ч бас л хөл алдаад бүдэрч унлаа. Азуулхад Лоригийн багийн анд Кай үсэрч ирээд өмнөөр нь орж бөмбөгийг газар тунгалгүй барьж авч бага хожилд хүргэнэ. Ингэснээр тэд бүсийн тэмцээний финалд шалгарчээ. Ялалт байгуулсан багийнхан баярлцгааж алгаас охин мэдчилцгэн. Гэвч дасгалжуулагч нь Лори дээр ирээд сарвчийг нь зөөлөн алгадчаад яваад өглөө. Учир нь тэдний багийн дасгалжуулагч нь Лоригийн аав нь байж. Хэдийгээр аав нь хошигнж ийм үйлдэл хийсэн ч энэ үйлдэл Лори охинд ягаад ч юм маш хүн дээр тусжээ. Охины сэтгэл санаа тавгууцаж эхэллээ. Энийг нь илтгэж нэг төсөөллийн найз охины мөрөн дээр хаажмаар бий болно. Лори тэр төсөөллийн найзаа Свети гэж нэрлэдэг. Дараа нь Лоригийн аав багийнхнаа суулгаад тэдэнд та нар тэмцээнд ямар ч амжилт гаргасан бай хамаагүй айл хэдийн бүгд ялагчд болсон гэж хэлээд өмнөх тоглолт дээр Кайг онцгой сайн тоглосон гэж магтлаа. Тэгэд Кайгийн дуулган дээр сайн тоглосныг тэмдэг болгож алтан одыг нааж өгнө. Энийг харж суусан Лори охин өөрт нь нэг ч алтан од байхгүйг саналаа. Харин Свети "Гүй яад ч л дуулагч нь цоошин юм шиг л харагдах юм да" гэж Лориг тохуурхана. Энэ үеэр багийн хамтрагч Юван Лори дээр ирээд өмнөх тоглолт дээр тэрний гаргасан бүтлгүй үйлдэлүүдийг эмхэтгэж хийсэн бичлэгийг үзүүлж YouTube сувагтаа тэр бичлэгийг оруулсан гэж хэлдэг. Энийг харсан Лори ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхгүй байлаа. Харин Свети тэрэнд "Юу ч болоогүй юм шиг чангаар инээ" гэж зөвлөж байна. Гэвч ичхэвтер байдалд орсон Лори инээхтэй мантай байлаа. Азуулхад Лоригийн хамгийн сайн найз Рошл хөндлөнгөөс оролцож найзынх нь бичлэгийг YouTube-д оруулсанд дургуутсаж байгаагаа илэрхийлдэг. Тэгээд чи өөрөө Лорид сайн болохоор дандаа Лориг үдэж явдаг юм биш үү гэж Ювэнд хэлсэнд тэр үгэнд нь Лори баагч болов догдолдог. Гэвч Ювэн тэрний яриаг үгүйсгэж Тейлор гэдэг өөр охинд сайн гэдгээ хэлчихэд тоогчгүй яваад өгнө. Энэ үеэр Рошлийн ээж ирээд тэрнийг авч явсан учраас Лори охин төсөөллийн найз Светитэйгээ хоёулахнаа үлддэг. Свети Лоригийн тоглолт дээр гаргасан алдаа бүрийг нэг бүрчлэн сануулж шүүмжилсээр байлаа. Эцэст нь дургуун хүрсэн Лори Светиг холоо гэгч нь өшгөлж орхино. Ингээд охин аавтайгаа хамт гэрлүүгээ харж явахдаа ааваасаа энэ амралтын өдрүүдээр хамтдаа ганцаарчилсан бэлтгэл хийж болох эсхийг асуулаа. Гэвч аав ээж хоёр нь гэр бүлээ цуцлуулж байсан учраас аавынх нь ухаан санаа тис өөр газарт байдаг. Лори дараа нь ээжтэйгээ уулзаж баг нь ялж тэмцээний финалд тоглох болсон тухай баяртайгаар дуулгасан ч ээж нь охиноо тоглолтын үеэр ямар нэг гавья байгуулсан эсхийг асууж шалгаж эхэлдэг. Тэгээд охиноо ямар нэг онцгой зүйл хийж чадаагүй болохыг мэдээд урам нь хугарсан байдалтай харагдана. Энэ дараа ээж нь Лоригоос уучлал гуйж дараагийн тоглолт дээр нь ч бас очиж амжихгүй гэж хэлдэг. Учир нь Лоригийн ээж хүзрөөр мэргэлдэг мэрэгч төлөгч нэгэн байлаа.
Энэ үеэр тэдний гэрийн хаалгыг хэн нэгэн тогших сонсогдлоо. Лори охин очоод хаалгаа онгойлготол тэнд Лоригийн төсөөллийн найз Свети зогсож байх нь тэр. Уг нь Лори тэрнийг ядаргаа болоод байхаар нь ирэх замдаа машины цонхоор шидэж орхисон. Гэвч Свети яаж игээд л замаа олоод хүрээд ирсэн бол тоо. Тэр шүн Лори охин орондоо ороод унтах гэсэн ч тэр өдөр болсон бүтлгүй явдлууд тасралтгүй бодогдоод санааг нь ерөөсөө амраасангүй. Төсөөллийн найз Светийн ч хажууд нь хэвтээд тэрнийг зогсолтгүй буруутгана. Тиймээс аргаа барсан Лори охин дотроо урд урдынхаас ч илүү шаргуу бэлтгэл хийх болно гэж амлалдаг. Маргааш нь Лори сайн найз Рошелтойгоо гудамжинд шидэх бэлтгэл хийж байлаа. Лориг дахиж алдаа гаргахгүй гэж хитрхи хичээгээд байгааг анзаарсан Рошел тэрэнд өөрийгөө хитрхи хүчлэх хэрэггүй. Бие суллаж тайван бай гэж зөвлөнө. Гэвч Свети эсэргээр Рошелыг битгий сонсоо өөрийгөө дээд хэмжээнд нь тултлан шах гэж зөвлөнө. Ингээд Светигийн үгэнд орохоор шийдсэн Лори өдөр шөнөгүй бэлтгэл хийж өөрийгөө дайчилж эхэллээ. Ингээд Лори өдөр шөнөгүй бэлтгэл хийж өөрийгөө дайчилж тэр хэрээрээ ядарч туйлдах тусам Свети улам бүр томорсоор хүчрхэг болсоор байлаа. Тэр чинээгээр Лори Светигийн үгнээс улам бүр гарч чадахгүй болсоор байдаг. Нэг өдөр Лориг бэлтгэлийн талбай дээр амарч байтал Кай хурж ирлээ. Тэгээд хамтдаа бэлтгэл хийх үү гэж асууна. Ингээд ямар ч шалтгагүй болсон Лори Кайтай хамт бэлтгэл хийхээр болдог. Гэвч Лори Кайын шидэлтүүдээс нэгийг нь ч онож чаддаггүй. Тэгээд нилээд бүтлгүйдсний эцэст Лори арай хий нэг юм шидэлтийг нь онож хамаг хүчээрээ цогсон ч харамсалтай тэр бөмбөг ирчээрээ очоод Кайын нүрийг онож орхилоо. Тэднийг харж суусан Лоригийн аав сандарч гүйж ирээд Кайыг зүгээр үү гэж асууж шалгаж эхэлнэ. Энийг харсан Лори өөрийгөө дахиад л бүтлгүйдчээ гэж боддог. Эндээс Лори би софтбол хизээж тоглож чадахгүй юм байна. Миний хүрсэн бүхэн дандаа л бүтлгүйддэг гэсэн дүгнэлтэд хүрнэ. Үүнтэй зэрэгцээд Свети ч улам бүр аврагтан болсоор байна. Өмнө нь Лори Светиг амархан хөөж явуулдаг байсан бол одоо Свети охиноос алхам чухалдахаа байж хорон бүрдэн Лориг муу бүтлгүй гэж сануулсаар байлаа. За ингээд аврагын төлөөх тоглолт эхлэх үед Лори өөрөөс нь том болсон Светид дарлуулж хөлөө арай ядан зөөсөөр тоглолтын талбай дээрээ ирнэ. Тоглолтын өмнө дасгалжуулагч нь тэдэнд талбайд байгаа үзэгчид бүгд тэднийг дутуу үнэлж байгаа гэдгийг хэлээд харин энэ орой бид тэдний буруу болохыг баталж тэдний хүндэтгэлийг хүлээх болно гэж хэлдэг. Гэвч энэ үг Лориг улам бүр төгшүүлж Свети улам том болно. Ингээд өөрийнх нь цохиох ээлж болоход Лори Светиг дааж ядан чирсээр талбай дээр гарч ирлээ. Аав нь тэрнийг сайн цохиж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн ч Лори сэтгэл зүйн хувьд ямар ч хүчгүй болжээ. Тиймээс эхний хоёр цохилтыг алдаж орхино. Энэ үеэр аав нь завсралга авч охиноо дуудаад "Охин минь, чи талбай дээр хөгжилдөж чадаж байна уу?" гэж асуудаг. Тэгээд "Битгий сандраа, өөр бай" гэж захилаа. Гэвч энэ үг Лориг уулам сандраачихнаа. Байдал нэг л биш байгааг ойлгосон аав нь Лоригоос юу болоод байгааг асуухад тэрхэн мөчөд Свети Лориг бүрэн нөмөрч авдаг. Тэгээд "Хүн бүр намайг таны охин болохоор л талбайд гардаг гэж боддог. Тэдний зөвөө угаасаа би сайн тоглогч биш" гэж хэлдэг. Энийг сонссон аав нь үгүйсгэж "Чамд итгэдэг учраас чадах чадахгүй нь хамаагүй. Бага бүхнээ зориулна гэдгийг нь мэддэг учраас л багтаа тоглоулдаг" гэж тайлбарлалаа. Энийг сонссон Лори урам орж Светигийн доороос өндийн босож аавынхаа гарыг тэрж авна. Үүнтэй зэрэгцээд Светич мэдэгдэхүйц жижигэрж эхэллээ. Тэгээд Лори аавда талархаад талбай руу итгэлтэйгээр алхаж очиход үүнтэй зэрэгцээд Свети жижигэрсээр алга болно. Лори энэ удаад тэр бөмбөгийг цохиж чадна гэдэгтээ итгэлтэй байлаа. Тэгээд шийдвэрлэх мөч болоход Лори бүх анхаарлаа төвлөрүүлээд бөмбөгийг амжилттай цохихыг оролдсон ч өөрөө бөмбөгөнд цохиулж унж орхисноор нэгдүгээр анги өндөрлөнө. За тэгэхээр дараагийн анги нь эхлэхэд үйл явдал шүүгч Фрэнк Браун дээр төвлөрнө. Тэр ихэд чармааж тэмцээний алхам бүрийг нарийн шүүж байлаа. Тэр тоглолтын хорон бүрийг толгойдоо төсөөлж нэг ч алдаа гаргахгүй гэж байдгаараа хичээнэ. Багийн тоглогчдын ар гэрийнхэн үүнийхэн төлөө заримдаа тэрнийг шүүмжилж талбай хажуугаас янз бүрийн хорон үгээр давшилдагч Фрэнк төсөөллийн хоёрыг дуулгаараа тэр бүхнийг хамгаалдаг байна. Тэр бүхэл хоёр багийн аль нэгийн талд орсон болж харагдах үе гэхээс болгоомжилж дасгалжуулагчтай ч гар барихаас зайлсхийдэг. Гэсэн хэдий хаа явсан газар бүрдээ хүүхдүүдээ өмөөрсөн эцэг эхчүүдийн дайралтын бай болдог байлаа. Энэ бүхэн Фрэнкийг ямар шударга нэгэн болохыг элдэгнэ. За ингээд хүндхэн өдрийн эцэст Фрэнк оройн гэртээ ирээд өөрийг нь хамгаалдаг төсөөллийн дуулга тайлж нэг санаа намарна.
Фрэнк гэртээ ганцаараа амьдардаг нэгэн тэрээр дурсгалтай зургнуудаа харж хуучнаа дурсдагч бидэхэндээ маш их ганцаарддаг байлаа. Фрэнк софтболын тэмцээнийг шүүдэг шүүгч боловч үндсэн ажил нь багш. Тэр нэгэн өдөр Фрэнкийн сурагчид нэг чухал шалгалт өгөх гэж байлаа. Сурагчдын нэг хэсэг нь нойрмоглож идэвхгүй байдал гаргаж байсан бол өөр нэг хэсэг нь шалгалтаа бие биенээсээ хуулах гэж оролдоно. Ийхүү шалгалтын явцыг хянж байхдаа Фрэнк Кай Рошл хоёр бие биедээ хуулуулах гэж байгааг анзаарч барьж авдаг. Тэгээд шалгалтын дараа тэр хоёрыг дуудаж юу болоод байгааг тайлбарлахыг шаарддаг. Гэвч нөгөө хоёр нь бие биедээ хуулуулах гэж оролдоогүй гэж мэлцхийг оролдоно. Үүнд нь уралсан Фрэнк тэднийг загнаж та нарын шалгалтад тэг дүн тавина гэж хатуурхдаг. Бас эсэгт нь хэлэх болно гэж сүрдүүлнэ. Гэвч Рошл бурууга хүлээдгүй. Би зүгээр л гарч хилээд сунааж байсан гэж тэр гүрийн. Хоёр охин өөрсдөө өмгөөлөх гэж байдгаараа оролдож байсан ч төсөөллийн бамбаага барьсан Фрэнк рүү ямар ч үг наалдахгүй байлаа. Тэгсэн яг энэ үеэр ангийнх нь хаалга нээгдэж бусад багш нар Фрэнкийг сургалж орж ирнэ. Тэдний ардхан талд Фрэнкийн хуучин найз бүсгүй Моникан зогсож байгааг Фрэнк хардаг. Тэрхэн мужид Фрэнк тэрнтэй хамт байсан мөчөө дурсан саналаа. Тэр хоёр багагүй хугацаанд үерхсэний дараа Моника Фрэнктэй гэрлэх талаар санал цохолзуулж эхлэхэд Фрэнк айж нөгөө төсөөллийн дуулга өмсөж орхиж. Тэр өнгөн дээрээ итгэлгүйхэн тиймээ гэж хэлсэн ч дотроо хитрхи эрт байна. Би бэлэн биш гэж бодож байлаа. Энэ бүх дурсамжаасаа болоод Фрэнк хийсэг зур саадна. Энэ үеэр Рошл охин хажуунаас нь оролцож тэрнийг сайн бүсгүйгээсээ салсан нь алдаа байсан гэж хош шүдүрдэг. Энийг сонссон Фрэнк тэрнийг ангиасаа хөөж гаргана. Фрэнкийг өмөрсөн байдалтай сууж байгааг сургуулийн цэвэрлэгч Фрэнкийн найз Фрэнсис анзаарч тэгээд сэтгэлийг нь засахын тулд тэрний утсан дээр болзооны аппликейшн татаж өгөхөр болдог. Фрэнк тэр аппликейшнд хэрхэн бүртгүүлэх учраа олохгүй байсан ч Фрэнсис тэрэнд тусалж ямар зураг оруулах вэ, ямар мэдээлэл оруулах вэ гэдгийг нэгэнгүй зааж өглөө. Найзынхаа шахалдаар энэ бүхнийг хийж өгсөн Фрэнк дотроо нэлээд ичиж байна. Хэдийгээр Фрэнк Моникагаас салсан боловч одоо ч сансан хിവэрэ. Учир нь Моникатай хамт байхдаа Фрэнк юунаас ч айжжилгүй өөрийнхөөрөө байж чаддаг байж. Тэр өдөр Фрэнк байнга ордог кофе шопта сууж угаад тэр кофе шопын бариста Лена өөрт нь үргэлж сайн ханддаг болохыг саналаа. Тэгэд тэр зоргоо чангалж Ленагаас "Завтай бол хамт кофе уух уу?" гэж асуудаг. Гэвч ийм зүйл ерөөсөө бодоогүй Лена сандарч тэр дороо татгалзлаа. Лена тэрнийг дүүшгээ сандаг тухайгаа хэлэхэд тэрхэн зур Фрэнк төсөөллийн хамгаалтын бамбаага өмсөж илүү дутуу зүйл огт бодоогүй шүү гэж хэлчихэд бушуухан шиг гэрлүүгээ явдаг. Гэртээ ирсэн хойно Фрэнк улам ганцаардлаа. Ном уншиж өөрийгөө сатааруулах гэсэн боловч нэг л болж өгсөнгүй. Тэгээд Фрэнк номоо хойш тавьж нилээд эргэлзсэний эцэст шийдвэр гаргаж хөшгөө хааж аваад нөгөө болзооны айпаа нээж үздэг. Тэгээд тэр болзооны айпыг ухаж хэд хэдэн эмэгтэй татгалзсан хариу өглөө. Тэгээд нилээд хайцны эцэст өөрт нь тохирсон нэг эмэгтэйг олсон ч бас л өөртөө итгэлгүй тэнэгэлдсэн байдлаасаа болоод нөгөө эмэгтэйгээ үргээж орхиноо. Ингээд Фрэнкийг найдвар тасраад байж байтал найз Фрэнсис нь холбогдож Фрэнкийн профайлыг дахиж засаж өгөхөөр тохирдог. Энэ үеэр Фрэнк Моникагаас салж байсан үеэ дурсан санаж гониг тавдлаа. Харин үүнийг Фрэнсис болзооны айпас болжээ гэж бодоод найздаа туслахаар илүү хичээж мэдээллийг чинь арай нээлттэй болгож оруулж өгье гэж хэлнэ. Ингээд хэсэг оролцсны эцэст Фрэнк нэг бүсгүйтэй холбогдож тэрнтэй хэдэн цагийн туршид чаталлаа. Улмаар Фрэнк өөртөө багаар итгэлтэй болж нөгөө бүсгүйтэй уулзахаар шийднэ. Тэгээд эрэг хамралтын өдрүүдээр уулзах санал тавьдаг. Яг энэ үеэр Моника Фрэнкийн ангиар шагааж тэрнийг хэр байгааг асуулаа. Тэгэд Фрэнктэй нэг чухал зүйлийн талаар ярилцах хүсэлтэй байгаагаа хэлдэг. Гэвч энэ тухайга Фрэнкэд хэлж амжихаас өмнө Рошлийн ээж ангид нь дайрч орж ирээд тэдний яриаг тасалдуулчихна. Охин нь шалгалтын дээр хуулсан тухай асуудлаар дуудагдж ирсэн нь тэр байлаа. Тэгээд тэр "Миний охин ямар ч буруу зүйл хийгээгүй гэж байна" гэж охиноо өмөрөөд шалгалтын хариу дамжуулах гэж оролдсон цаасыг янз бүрээр тайлбарлах гэж оролдоно. Гэвч мань Фрэнкийн ухаан санаа тэс өөр газарт байлаа. Тэр Моникагаас салж байсан өдрөө санаж тэр өдрөөс хойш өөртөө үргэлж эргэлзэх болсон гэдгээ ухаардаг. Рошлийн ээж тэрнээс "Гүй та ер нь юу хийж байгаагаа сайн мэдэж байна уу?" гэж шаардангуй асуухад бодолд автсан Фрэнк "Үгүй ээ" гэж үннээ хэлээд "Би тэр бүхнийг хийхээс өмнө сайтар бодох ёстой байж" гэж хариулдаг. Үнэн дээр Фрэнк энэ үеэр Рошлийн талаар биш, Моникагийн талаар бодож байлаа. Гэвч охиныхын талаар ярьж байна гэж бодсон Рошлийн ээж тэрэнд "Аливаа зүйлийг эргүүлээд засахад хизээж оройтдгүй юм да" гэж зөвлөдөг.
Энэ үг Фрэнкэд хүчтэй нөлөөлнө. Ингээд Моникатай эвлэрхээр шийдсэн Фрэнк шийдвэр гаргаж болзооны айпаа устгаж орхиод Моникатай уулзахааргүй лээ. Гүйж явах замдаа тэр хамгаалтын дуулгаа тайлж хаяад юу ч тохиолдсон хүлээж авахд бэлэн болдог. Фрэнсис ч найздаа чадлаараа тусалж урам зориг өгнө. Гэвч Фрэнкийг Моника дээр ирэхэд Моника шинэхэн найз залуугаасаа сүүн бөгж хүлээж авч байгаа харагддаг. Энийг харж шоконд орсон Фрэнк хэдэн өдөр гонигтай явдаг. Хариуцлагатай тэмцээний үеэрч Фрэнк тэмцээнийг шүүж чадахгүй байлаа. Тэрээр хариуцлагын өдхөн мананд дарагдж ганцаараа зогссноор 2 дугаар анги өндөрлөнө. За энэ хүрээд энэ галзуу хөрхөн анимашны эхний 2 ангийн тайлбар маань дуусч байна. Та нар маань энэ 2 ангиас юу ойлгов бас комент хэсэгт бодлоо хуваалцаарай. Үнэхээр энэ хөөрхөн анимашны цоврал ингээд эхэлж байна да. Дараагийн ангиудыг ингээд аль болох хурдан ярьж өгөхийг хичээнэ мөн буруу. Тэгтээ дундуур нь өөр бас гоё галзуу анимашнуудыг холцолоо л явах шүү. Окей. За тэгээд та нар маань таалагдсан бол яах вэ? Саба дараагүй бол саба, адарсан бол лайк адарч дэмжицгээгээрэй. За тэгээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу хөөрхөн анимашнаар тун удахгүй эргээд уулзнаа. Тэр болтол түр баяртай.